Ойрд Японд нохооч бүр гасалж өвлж чадам халуун өдрөд үргэлжилж гин гаслахаас өмнө бараг үхчмээр халуун. Тэгээд би жил болгон очиж сервистэй газраа та бүхэнд өнөөдөр танилцуулъя гэж бодлоо. Тэр нь Кошигаяд байдаг төвтэй амар ойрхон Ширакубату гэдэг одоо усан парк байгаа. Үнэн нь айгүй боломжийн төлбөртэй. Гэр бүлээрээ хүмүүс бол энэ халуунд бол заавал зорж очих газар юм байна да гэж ер нь бодсон. Ороод нэг иймэрхүү харагдчихсэн. Ороод зүүн гар талдаа хувцас солих хэсэг, за тэр бицх газар гэх мэтчлэн зүйлүүд байсан. За тэгээд урдуур нь болохоор шууд үүднээсээ эхлээд майхны хэсгүүд гэдэг ер нь битүү майхан барих хэсгүүд байгаа. Энд сайхан хүүтэн шүршүүртэй хэсэг байд юм бэлээ. За тэгээд би бас мэдээж майхнаа барьнаа. За тэгээд манайханд ер нь зөвлөж хэлэхэд бол эрт очивол их зүгээр юм байлээ. Тэгээд 4 цаг хүртэл байдаг учраас ер нь эрт орох цаг авчаад тэгээд нэлээд эрт ирээд амарч агаад яг 4-5 хооронд сулраад явдаг. Тэр үеэрээ явцгаавал илүү тухтай юм байлээ. Заавал майхан гэлтгүү бас асрууд бол түрээсэлт юм байлээ. Тэгээд майхангүй хүмүүс бол асар авч болно. Эсвэл өөрсдөө хаан чамаагүй дуртай газараа майхан барьж болно. Тэгээд тэр нь төлбөргүй байд юм байлээ. Япончууд бол өөрсдөө дандаа one touch гэдэг одоо шидэл баг баригдчихдаг амархан майхнууд авч явд юм билээ. Тэгээд салхитад жоохон хэцүү байна даа л гэж надад анзаарчихсан. Тэгээд бүгд нэг иймэрхүү тайптай. Тэгэл майхангаа бүгдээрээ бэлдээл юмнуудаа тавьчихсан. Тэгээд хоосон хаяад өвчтөд Японд мэдээж ярих одоо хулгай зэлгээ гэж гарахгүй ч гэсэндээ үүдэнд бол анхааруулсан байлээ. Хулгай зэлгээ их гараад байгаа учраас болгоомжлорой гэд. За энэ ч бол ингээд 100 yen-ээр авчирсан энэ хийтэй бөмбөлгүүдийг бол хийлт юм бэл. Гадаа нь 50 yen гэж хэдий. Нийтдээ 4 ширхэг хэсгээс бүрддэг юм билээ. За энд нь одоо харагдаж байгаа нь болохоор урсдаг одоо нагаре пүрүү тийм ээ. Урсгал ингээд тогтмол ус ингээд эргэлдээл явдаг. Тэгээ тэрэндээ ингээд дагаал хөвөөд явж яадаг тогтун. Энд болохоор харин давулгаатай одоо хэсэг гэж байгаа юм. Тэгээд энэ тогтмол цагууд зооцсон тухайн цагуудтай ингэж давулгаа үүсдэг юм билээ. Өөр нэг хэсэг нь болохоор хүүхдүүдийн хэсэг гэж байгаа. Зүгээр л энгийн хүүхдүүдэд зориулсан намхан төвшөнтэй хэсэг. За тэгээд дөрөв дэх хэсэг нь болохоор энгийн тогтмол устай пүрүү байт юм билээ. Тэр нь арай гүн томчуудад ерөнхийдөө зориулсан байт юм билээ. Саяны хэлсэн давулгаа нь иймэрхүү байдалтай ирд юм билээ. Цаанаасаа өндөр байж агаад. Мэдээж хэрэг ийм газрыг бол идэх хоол хүгээр бол төсөөлхийн аргагүй. Тэгээ тэрийгээ дагаад энд бол төрөл бүрийн кичен карууд байсан. Одоо зармаг, амттан хоол, түргэн хоолнууд гэд. За тэгээд энэ кичен каруудыг бол хөөхөн Япон охтууд бол ажиллуулж идэм билээ. Онисан гэл их зүйл зарчих гал их яриа хөрөтөх хүмүүс байт юм билээ. Цаашаа явж ангууд одоо ресторан гэх юм уу тийм ээ. Хоёр талдаа том өөр одоо жанрын ресторанууд идэм билээ. За үний хувьд бол бас яг зүгээр энгийн төвийн үнэтэй адилхан амралтын газрын тийм үнэтэй болцсон тийм үнийн дүн шиг бол санагдаагүй. Заавал сууж үзэх зүйлийн нэг бол энэ гулс уур. За хоёр төрлийн гулс ууртай байсан. За тэгэд гулсж агаад жибэл баг шууд ингээд таныг ачаад аваад явчихаар энэ тэрхтэйгээ байж идэм билээ урагч нар. За энд болохоор хүүхдийн одоо нөгөө хийсэн пүрүү байна. Тэг хүүхдийн гулс уур. Энд ч бол хүүхдүүдтэй яг нэг гулсаа тоглоход гоё. Тойрдог урсгалтай пүүл рүү орохын тулд ингээд таавчгаа тайлт юм билээ. За тэгээд энэ яг үндсэн орох хэсэг дээр битүү таавчаг. Тэг энэ дунд нь таавчгаа тавиал эргэж ирэхдээ олох нь гэж баг бодсон. Өдөржингөө байх ч байгаа бол нарны тусаад хүрхэж ирэхгүй болстой падан харуулах юм билээ. Тэг бас өөрийгөө нэг харсан хэр борлж гээд. За тэгээд тэнгэр мэнгэр үдээс хойш бол яа игээд байгаа юм бэ? Үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй харагдчихсан. Мэдээж пүүл юм чинь тодорхой хэмжээний холорминтой байгаа. Тэгээд нүднээс шил авчрахгүй бол шимпах байгаа хүмүүс над чиг орчоод ингээд шилээ марчаад нүдэн нэвэл хорсоод лайвлах юм байлээ. Өдөржингөө тоглож чадал тэгээд 4:30 болоод тарцгаасан. За тэгээд очиод тавчгаа авъя да гэд явсан чинь энэгээр дүүрэн байсан тавчгнууд бүгд байхгүй болцсон. Эцэд нь аваа явцсан. Ганцтай чинь ганцаардахгүй гэд миний тавчгал байжсэн. Гэсэн чинь харин хажууд нэг эмхтэйгийн тавчг байна. Нэрээ үүдэн хэсэгтэй болохоор унгаасан гээсэн, усан далдсан зүйлүүд ингээ бүгдийг цуглуулад бэлдсэн байт юм байлээ өдөржингөө. Тэгээд юмаа гээцэн хүмүүс ахын бол эндээс ирээд хайгаад авчиж болд юм байлээ. Харахынхаа өмнө мэдээ цэвэр усанд өөртөө шүршүрт орно. За тэгээд энэ ч сайхан очирлтгоор очирлоод усанд орцоож байгаа. Тэгээд би ч цэвэр усаар өөрийгөө булхуулж байгаа. Тэгээд майхан лугаа явсан. Эргээд очисон чинь нөгөө амар их байсан майхнууд чинь бүгд хоосорцсон. Нэлээд хоосон болцсон байсан. За тэгээд майхангаа хураагаад хувцс нараас олжоод бүх юмаа бэлдээд гаргасан чинь нэлээд очиртой их байсан. Тэгээ хүмүүс бол энэ хувцс солих өрөөг их ашиглаад байсан. Тэгээ би болохоор майхандаа солилцсон болохоор тэн чинь очирлоод байх шаардлага бол гараагүй. Албаар хамаг юм удаан хураагаад 5 цаг болохыг ингэж таарлуулаад гарсан. За тэгээд эргэж ингээд та бүхэнд харуулж байгаа нь хүмүүс тэр одоо байсан орчин тийм ээ. Тэр их хүмүүс байсан орчин яг ямар байдалтай эргээд үлдэж ийн яг анх байсан шигэ ямар ч хоггүй орчин яг цэвэрхэн. Тэгээд хүмүүс нь ингээд цэвэрлээд ингээд үлддэм байлээ.
Зогсоолын хувьд бол маш том байсан. Тэгээ 1000 yen гэдэм байлээ. Тэрүүгээрээ дахин орж гарах бол боломжтой гэдэм байлээ. Тухайн одоо төлбөр төлсөн баримтаа үзүүлээд орж гарч болдсон байлээ. За тэгээд гарахын үед бол мэдээж машинууд цувна, очирлно. Эсрэг талын орох хаалган дээр бас энгийн хүмүүсийн түрээсэлдэг зогсоол гэдэм байлээ. Арай хямдхан. Гэтэ тэд нар нь болохоор орох гарах нь яг нэг удаадаал төлбөр төлт юм байлээ. За тэгээ пүрүү ороод ядарсан хүн чинь гадуур болгүй яах вэ? Тэгээ рамен бол намабиру гэв алсаах амарсан да. Сүүлд нэрээ хэлхээ мартцсан байна нөө. Шивэстэй хүмүүсийг оруулахыг хатуу оргилдог. Тэгээ тийм болохоор би одоо бүтэн усны хувцастай очсон. Тэгээ хувцас солихтой хувцастай өрөөг ашиглах уу майхандаа сольсон гэдэг нь бас тийм учиртай. Тэгээ шивэсээ ил гаргаж явах хориотой байдаг учраас та бүхэн маань шивэстэй авах юм бол тэр шивэсээ далтлаад гадуур хувцастай яваарэ гэж та бүхэндээ зөвлөж байна. За тэгээ бүгдээрээ баяртай.